Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Хар цагаан нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлгийн зочноор Ган од буюу Гамбош хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт урьж ард суужаа та бүхэндээ баярлалаа. За нааша эрэхтэй бол бас нэлээд сая удлаа шүү дээ. Тий. Нэлээд хоцорж ирлээ. Юу болов? Юу ажил бас яг ороод хараад тэгээ нэгэн телевизэд тань цагийн тулгай хэлсэн болохоор тий бас үзэгчдэд эфирийн хүндлээд бас нэг ус мүсээ бас сэтгүүлэх гээд очсон чинь иймэрхүү маркер тий халтурдаад тэгээ замдаа бас тий таксины жолооч айгүй удаа явслаа шүү дээ. Та нарын асуултаас ч илүү асуултыг тэр юунд таксины жолооч хариуллаа шүү дээ. Ер нь болсныхаа дугаарыг өгөөч юм өгөөч уулзъя гэж. Тий үгүй таны дугаарыг авъя танаас зөвлөгөө авъя гэж ярьдаг байхгүй хүмүүс ирчүүд чинь тэгэл нэг сургууль дугаар л өгч тэгэл болоо гэсэн тий бас залгаж үзэж байна нөгөөдөг чинь тий өө тэр дугаар оригдсон байна шүү дээ гэл үзээ тий. За тэгэхээр бас маш олон одоо Монголын телевизүүд байдаг л тэгээд та бол нэлээд олон телевизэд ингээ янз бүрийн ярилцлагуудыг янз бүрийн сэдвүүдээр өгж ийсэн. Би тэгээд бас боддог байхгүй ерөөдөө л ингээ янз бүрийн хов живийн шинжтэй асуултууд танаас асуугаад байдаг. Би болохоор танаас арай гэгээлэг шал өөр талаас нь юм асуух гэдэг. Тэгэхээр яг миний мэдхийн одоо та бол одоо бүжигчин хүн, бүжигд эхлэеч гэж баг хэлж болно тийм ээ. Тэгээд миний мэдхийн одоо нэлээд дээр одоогоос баг 20 жилийн өмнө ч гэдэг юм уу та бол янз бүрийн мэрэгжлийн байгууллагт бүжигийн багш игээд явдаг санагдаад ах юм. Тий. Та хоёр бол эртний танилуд юм байна шүү дээ тий. Яг би тэгж бол жоохон байна шүү дээ. Мундаг байна шүү дээ бас чатруудаар одоо гүйж хариж өссөн байгаа шүү дээ. Тэгэхэд бол та бол ингээд бүжгийн багшаар энэ тийм тааралддаг ингээд явдаг байсныг би санаад байгаа. Тэгэхээр манай Вайсугч бас сайхан залуу шүү гэж. Тэр үед бас дурсамжаас хуваалцсан ш тийм ээ. Тэр үед одоо би хүүхдийн уран бүтээгтүүд юунд аялал гүрийн мастер багш игээд тэгээ орон цагаар нь тэлмэн гэж хүүхдийн хамтлагт багшлаг байсан. Тэдний чинь анх тэлмэн хамтлагч нь спорт уран бүтээлийн төвгээд одоогоор болохоор 93 дахь дунд сургууль гэж байдаг шүү дээ. Гоцоо ясны. Тэр чинь урд нь спорт уран бүтээлийн төв гэж байдаг. Хороолын эцэст нөгөө 78 дахь сургуулийн хажуудалд. Тэнд би бүжгийн багш байсан. Тэгээ бүжгийн багш байхдаа тэмцэнээс нөгөө 3 дахь ангийн охтууд 5 дахь ангийн жоохон бандраар анх нөгөө бүжгийн хамтлаг босгосон байхгүй. Тэгээд тэмцэнээс би хүүхдийн уран бүтээгтүүд тэнд чинь багш нарын 5 дахь хурал болоод одоо уран бүтээлч багш нарын одоо хөдөлмөрийн багш нар одоо технологийн багш нарын би технологийн багшийн дэдийн хичнэгээр одоо технологийн багшийн анги төгссөн. Тэгээд тийм байсан болохоор намайг юу тэр нөгөө багш нарын тэр 5 дахь хурлын юунд би нэг үзэлтэн гаргаад тэр одоо амар 88 90 оны л ихэр шүү дээ. Тэгээд тэрийг гаргасан чинь тэнцэр би дандаа 18 одоо үндэстэй ясцны дандаа нөгөө Google-ний жижигэн малгаанууд хийсэн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг зүү ороосон нөгөө нэг зүү ороос айдлууд юу натгамлууд хийгээд тэгээд тэнд төрүүлээд тэгээд намайг хүүхдийн урлан бүтээгдэхүүн төвд чинь одоо тийм авьяаслаг багш нарыг бас авдаг ажилд зэрэнд орж байгаа гэд одоо нөгөө нэг ардын багш одоо энэ хүүхдийн урлан бүтээгдэхүүн захирал байсан шүү дээ. Монгол улсын одоо бас гавьяат ардын багш юм мундаг хүн байсан. Тэгээд зэрэнд орж багш манайд ажиллаж гэсэн урилга өгөөд тэгээд би спорт уран бүтээлийн төвөөс бүжгийн багшаас байлаад нэг юу руу ярьж байгаа байхгүй юу. Одоо бүжгийн багшаас байлаад аялал гүрийн мастер багшаар ярьж байгаа. Тэгээд та бол бүжгийн багш байж байгаа. Би бүжгийн юу болоод цалин дээр болчихж байгаа юм уу? Үгүй ингэж яахгүй багшийн тэдэг биш үү би юунд бүр дээр үед те одоо 80 оны үед би ичнэгээр явж байгаа төгссөн. Тэгээ тэрний дараа би улаудын цалин дээдэд бас ичнэгээр суралцж ирсэн. Улаауд хот амьдарч ирсэн юм байна те. Тэгээ улаудад бас би нэг интернет гэдэг нөгөө одоо хагас үнцэн хүүхдүүдийн сургууль байдаг байхгүй. Тэнд би нөгөө нэг юу яагаад оюутнууд чинь бол ингээд нөгөө нэг юу чинь заавчны ичнээ чинь бол нэг одоо нэг сар одоо эхний нэг семестр тэгээд хавар нэг семестр гээ 2 жилдээ 2 семестр л сурдаг штэ. Тэгээд очиход бол би Монголд очиж байгаа болохоор нөгөө одоо абшагт байрлал гэхээр айгүй хэцүү байхгүй оюутны байранд байрлал гэхдээ одоо бас л хүндрэлтэй те бас ингээд мөнгө төгрөгөөс өсвөлээр ер нь бол те тэг чинь бас тодорхой хэмжээний бас нөгөө ичнээгийнхэн чинь бол өөрсдийнхээ юугаар сурдаг байсан шүү дээ ичнээ чинь. Тэгээд тийм болохоор би интернет санал өгөөд
би танаад ингээ бүжгийг чи үнэгүй тавиа хүүхдийн хамтлаг бацгаад өгөө бүжгийг үнэгүй тавиад хувцсанд үнэгүй аяад өгөө. Та нар ингээ тэгээ оронд нь би танаад байрлаа танаад хооллоо гэсэн чинь окей гэл тэгээд би тэдний гэсэн одоо бол ер нь бүжиглэн үз. Бүжиглэн хуучны байна үз. Байлгүй. Үгүй ардын бүжиглэн одоо бол юу яаштай бас нөгөө тайцхаа бас би ер нь бас тайцхаа хийх гэж бодож байгаа. Одоо хийж байгаа юм. Үгүй одоо би ингээл нэг юунд явж ирээд тэгээд би одоо би чинь Тайланд руу явна шүү дээ. Тайланд яваад энэ доорч одоо бас нэг юуны сантенгийн асуудал байгаа шүү дээ. Тэрнийхээ асуудлыг зохицуулчаад тэгээд хурж ирээд Солонгос явах юм. Солонгост нэг одоо нэг эмнэлэг бас нэг гоо сайхны хаалгаа үнгүй хийгээд Монголд одоо тэднийх төлөөний газар нэгдээд тэгээд нөгөө надаар нөгөө нэг одоо явахаар болсон тийм явахаар болж байгаа тийм тэгээд ирчээд би Америкт нөгөө Лас Вегаст нөгөө нэг гэрээ хийсэн байгаа шүү дээ. Баарнд бүжиглэхээр багш чинь авъя гэд манай охтууд энэ жил очиж нэг охин очиж бүжиглээд 6 сар бүжиглээд 5 сард нь одоо $30,000 хийсэн байгаа. Тий. Тэгээд тэр захирал нь би нэг бичлэгээ явуулсан чинь одоо багш чинь л амаар байна. Бүжиглж байгааг чинь бол таалагдсан. Багш чинь л амаар байна. Тэгээд би нэг хөөх гэдэг чинь сургуу байгаа шүү дээ. Тийм болохоор одоо Солонгост бас хөөх хийлгчүүлдэ бас нэг харин тэр нөгөө Тайландд нөгөө хагалгаа хийлгчээд ирсний дараа бас ургаад байна гэдэг гисэн шүү дээ. Ургаж байгаа. Угаа энэ чинь эзэн ургана гэж хүлээж байгаа юм би энэ чинь айгүй жоох ургацсан байгаа. Одоо ер нь хэдэн харьцмаар өгөхөцөж. Одоо л тэгэл нэг жоохон онгоо охтуудтай адилхан нойлыг зүвж байгаа шүү дээ тий. 08-ын левч. Сүүлийн үед бол телевизийн нэвтрүүлэг янз бүрийн сонин сэтгүүлээр их гарч байгаа тий. Тэгээ хагалгаа хийлгээд ирсэн ч гэсэн эр хүн шинжээ алдаагүй байна гэдэг. Нэг телевизийн нэвтрүүлгээр гарч байхдаа жоохон алцаагаас утсан юм. Тий, нэг TVC нэг юуны нэг татан сэтгүүгээд тий. Тэрийг өөр яах вэ? Тэгээ нэр мөр нь үртлээ ингээд. Тэр хамгийн гол нь шүү дээ нэг тэнд нэг бас TVC нэг оператор таалагдахгүй юу? Яах вэ? Тэгээд бас тэр нүд хандраастай хайлт ингэсэн чинь тэр нь нөгөө зэрэгтэл чи 2 дугаар суугаараа ойлгоод та нэр ингээд аргагүй л ирэх хүн гэсэнтэй нэр алтраа суудсан байлээ гэдгийг ярьж байгаа аахгүй. Би бол 2 дугаар сумаар өөр сумаар бас ингэжсэн байхгүй да. Ер нь бол бас одоо нэг годомжинд явж байгаа чинь нэг эрэгтэй андуураад цүнхэж шүүрээ зогтол бас ир хүний бас юм үзүүлнэ хэсэг нь надаас бол хүн хайна гэхээс би хүнээс надаас хүн зохиол унгаач нь үстэй. Гүйгүй зохиол унгаач чадахгүй шүү дээ. Зүгээр над руу бол одоо юуны дээр үеийнхтэй адилхан хандлагууд бол аюу мундаг болцсон шүү дээ. Одоо годомжинд явж байгаа чинь одоо жишээлбэл нэг хүмүүс шүү дээ. Аюу мундаг тийм эерэг байгаа байхгүй юу? Тий. Би бас нэг бас хотос зайд амьдарч байгаа болохоор ирж очих чинь талдаа нэг 15-20 мянга гардаг таксинд бол тэгээд нэг талдаа л тэгж гарчаа шүү дээ. Тэгж хотос зайд үснэс нэр хаана амьдарч байна одоо? Тий. Юунд одоо бас зарлж болох юм уу болохгүй юм уу бас тийм айлтаа болохоор бас янз бүрийн залуучууд бас их хэрэгүүлээд эцэн. Үгүй тэнд бол тийм байхгүй. Тэнд бол наамгүй майгүй 50 газар байхгүй. Тэгээд тийм хаусанд амьдарч байгаа гэж нэрээ сонссон юм байна. Тийм ээ тэнд яг санда таун гэдэг нэг байдیں۔ Тэнд байж байгаа байхгүй юу. Тэгээд айл байгаа л да. Тэгээд ирж очих чинь айгүй зайтай болохоор би нэг автобус нэг тэтгэврт гарсан болохоор нэг тэтгэврийн үнэлэхээр үнгүй явчихж байгаа. Тий автобусанд тэгээд автобусанд явах айгүй дуртай болцоо одоо бол ажиллаа бол өдөр бол би автобусаар л явж байгаас яа гэм би Монгол хүн би жирийн хүн тэгээд жирийн хүнийхээ амьдралаар байл та тий би урд нь бол яг хөө тэгэл дандаа таксиддаг байлаа гэж цааны ямар ч мөнгө хурааж амжаагүй одоо болохоор ингээд айгүй хэмнэлттэй юм байлээ ер нь одоо ер нь мөнгө хурааж байна хурааж эхэлж байгаа тий автобусанд ингээд таныг суугаа явахаар хүмүүс одоо шивэр авир гэж ороод ирэнгүүт чинь шууд одооны залуучуудад айгүй болгоцсон байлээ ороод ирэнгүүт шууд суудал тавиадаг юм тэгээд одооны автобус чинь бол одоо нийтийн тээврүүч аюул мундаг болсон байна. Дотроо цэвэрхэн болсон байна, тохилог болсон байна. Дээр нь кондукторууд нь бол аюул айс цайтай. Тэр дээр миний социализм үед сууж исэн одоо би оюутан байхдаа 10 жил байхдаа автобусаар явдаг байлаа шүү дээ. Социализм үед чинь тийм нийт юу такси макси чинь нэг тийм актер үйлчлэлгүй тэр үед бид чинь жоохон хүмүүс байлаа. Тийм болохоор чинь нэг тийм юу ядгүй дандаа автобусаар явдаг байсан шүү дээ. Тэгээд тэр үеийн кондукторууд одооны кондуктор хоёр ч газар тэнгэр шиг ялгаад олцсон байна. Тэрийг одоо ингээд одоо нэг үе бол бас тэг цаг үе чи өөр болж тэг хүмүүсийн ойлгол сэтгэхүй бас их өөр болсон байна л да. Жоохон одоогоос 5 жилийн өмнө 10 жилийн өмнө 15 жилийн өмнө гэдэг юм уу те хүмүүсийн хандлага бол танилга бол нэлээд тийм сөрөг маягаар
Гэхдээ надад бол анх хойшлоо нэг бүжгэлдэг байхад чинь би өөрөө бүжгэлдэг байх чинь бид чинь одоо нэг үлгэршин салийн төвөө ордонд чинь бас нэг хараацаа гэдэг тэгээд барилгын салийн ундраа гэдэг чуулгууд байсан байхгүй юу. Тэгээд тэнд ингээ бүжгэлдэг байхад чинь би чинь бүр төрийн концерт хүртэл гоцолж илаа шүү дээ тэр үед чинь. Одоо 70-80 хөгжимчин байгаад би ингээ гоцолдог байлаа. Тэр үед чинь намайг нэг ардын бүж гэдэг байсан. Тэгээд янз бүрийн бүж гэдэг байсан. Тэр үед чинь маш тийм намайг мэддэггүй байсан. Тэгээд одоо нэг дөнгөж зах зээлд ороод нөгөө картын системэд ингээд орж ах чинь хамгийн анх чинь халуун дээр гараад тэгэл тэгэл тараа нөгөө чөлөө твлэр чинь тэр яриа гарааш шар сарангуудаар. Гэхдээ тэр би бас баярлалаа яг л сэтгүүлчд баярлж явдаг байхгүй юу. Намайг бас олонний танил болгосон учраас би өнөөдөр ингэж олонтойгоо амьдарч байгаа байхгүй юу. Хинч танихгүй нэг сургуу хүн байгаад нэг ажил гэрээ хоёрын хооронд явж байгаа тийм хүмүүс үндэ биш тий. Хэрвээ тийм байгаад тэгээд би өнөөдөр ийм амьдралтай байсан бол өстой уучлаарай шүү дээ тий. Одоо хамгийн гол нь би хэвшээ олны танил болсон болохоор биш надад бол бас тэр чинь ашигтай тал гэж бас байна тий. Айгуу тэрийг бас өөрөө сэргэлэн болохоор бас ашигтай тал руу н оруулж байгаа. Өөрөө сэргэлэн болохоор тий. Үнэн тий. Тэрнээс биш одоо ингээд байр оронгүй ингээд одоо хамгийн гол нь би урд нь бол биш ингээд буудлуудаар амьдарч яхад биш тий. Байр орногийн талаар нэг санаа зовдгүй байлаа шүү дээ. Буудлаас буудал тэгээд буудалд чинь би дандаа хүмүүс намайг мөнгөөр амьдардаг байх гэж бодсон. Үгүй шүү дээ. Энд баартраар амьдардаг байсан баг. Яг бол би хүлээн авалт хийж өгөөл хүлээн авалтын тоолмолд хүлээн авалтууд зохион байгуулаад шоу менежмент зангаа ашиглаад оронд нь тэнцэнээс орсон орлогын дөнгөөр би тэр буудалд нь одоо нэг онлогын дүнгээр суудаг байсан баартраар. Тийм болохоор надад айгүй тийм ашигтай байсан. Одоо би ингээ апресс хийлгээд хүрээд ирсэн чинь одоо тэгээд юунд одоо буудал байна гэхээр айгүй эрсдэлтэй ахуулаад байгаа байхгүй юу? Гэхдээ тухайн үед та тэгээд юу яах вэ? Хамгийн гол нь одоо шүү дээ болохгүй нь яг л тухайн үед шүү тийм ээ. Тэр үуч бодож санах юм байдаг шүү. Яг өнөөдрөөр амьдарч ялаа шүү. Маргаашиг боддоггүй тий. Тухайн үед л одоо нэг тансаг буудал та ингээд бааранд ороод тайчхаа охтуудтай байгаа л өдөр нь хүлээн авалт зохион байгуулаад ингээд бодож санах юмгүй. Одоо өөрөө хөксөрнө гэж мэдгүй ингээл явж байгаа. Хүмүүс одоо нэг хахаа зөөгөөд явж ах чинь би зүгээр тэнцээ зүгээр ингэсэн л юм байлаа шүү дээ. Тийм болохоор ингээд бүжгэлсээр байгаа л үдийн хөрлөө шүү дээ. Тэгвэл яг би тэтгэврт гарцсан. За 900 тэтгэврт гарцсан. Ирээд одоо цахим үнэлэх хэдрээ бүгдийг нэмэгтэй болгуулад бүх юмудаа ингээд. Та ер нь хэдэн настайгаас ахуулаад эмэгтэй болсон юм бэ? Би ер нь л 10 жил байх чинь би нэг тийм разны хөтэлдэг байсан шүү дээ. Эртэйч биш, эмэгтэйч биш. Дандаа цахилгаантай юмнууд юм одоо нэг эртэйч харсан тавч мовчтой юм. Тэгтээ эмэгтэйлэг талдаа. Тийм эмэгтэйлэг талдаа ер нь тийм байсан. Тэгээ 10 жилгээ ярьсан чинь нэг дээр бас нэг сонин дээр үлээ сэтгүүл дээр өгсөн ярилцлах чинь орчин л доо. 10 жилд байхдаа оюутан байхдаа ангийнхаа банд нарт их дурлдаг байсан гэдэг. Энд анхны хайр одоо ямар залуу байсан юм бэ? Анхны харийг бас хэлж болохгүй. Хэлжлээ яа. Анхны харийг бол Гэхдээ манай нэвтрүүлэг бол айгүй гоё чөлөөтэй тийм арчсан. Гэхдээ бас тэр хүн чинь бас аваа хөвгттэй бас амьдрал тодорхой хэмжээний байртай. Тэр чинь одоо баг залуу жоохон явж байгаа байхгүй. Жоохны л үе юм чинь хамаагүй шүү дээ. Үгүй болохгүй тэгээд одоо аваа хөвгтөн баг ирээд нүр амуураа хийчих бай. Хардаа доо. Юу тий хитэн наснаас бас тий танд тийм мэдрэмж байгаа шүү дээ. Тий. Ингээл ухаан ороод ирэнгүүт хүнийг одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс та нэг өөрийнх нь өдөр харна шүү дээ. Яг хитэн наснаас одоо энэ талаа мэдсэн бэ? Гэхдээ ер нь тэгэл багасаад ерөнхийдөө бод өөрийгөө бол мэдчихэл байсан л та. Тэгэхээр 11 12 хүү хитэн насны үе. Хүүсийн тодорхой бус байдалтай төрсэн хүн гэдэг чинь тэгээд тодорхой л бус байсан. Тэгээд одоо ч 10 жил 1 2 дугаар анги би 1-10 жил байсан байхгүй. Тэгэл 1-10 жилд ороод байжсэн чинь нөгөө эмчийн үзлэг болоод тэгэл тэнгуүч чинь нэг эмч чинь нөгөө багш шимдэг юм байгаас тэгээд ийм биш тэгэнгүүт нөгөө багш нарын хүүхдүүдийн хажууд багш нарын дунд ярихаар чинь сургуулиар нэг юм болно үстэй. Тэгэл би 10 жилээс шилжиж байгаа байхгүй юу? Тий. 10 жилээс би 11 дугаар сургуулиар шилжээд 11-д ирээд бас нэг 2-3 жил болоод бас эмчийн дахиад ярингууд би 24 рүү шилжээд 24-өөс 9-р сургууль руу шилжээд 9-өөс 12 руу шилжээд 12-д 10-д хүрсэн байхгүй юу? Тэгээ бас хөргөөн хэдэн сургуулиуд ингээд амжиж байгаа байхгүй юу? Бас нэг хүмүүсийн ам хэл айгүй хэцүү штэ. Тэгээ одоо нэг хинд ч дийлэрээ гэдэг айгүй асуусан байхгүй юу? Тэгээд тэр юунууд бол надад бол айгуу тийм бас эсрэгээр нөлөөлдөг байсан. Тэгэхээр юу яаль байгаа юм шиг чи? Юу вэ? Та шивэстэй юм шүү дээ. Тий.
Харъя та шивээс чи харуулж харж байна. Энэ бол ирвэхэ бол юм байхгүй юу? Ир зоригийн бэлэгдэл яа. Ирвэхэ юу? Ирвэхэ. Ирвэхэ өвчтөд зориг хэмэр дагуулна гэж мэдэн шүү дээ. Ирвэхэ өвчтөд агуултаа ингээд байж захтай амар удаан агуултаа байдаг шүү дээ. Бараг ингээд тий айгүй удаан агуултаа байж байгаа. Ганцхан өдөр айгүй гоё өнгөтэй нисэл насвардаг юм. Өгдөг амт байхгүй юу? Тийм болохоор чи ир зоригийн өөрийнхөө хүсэл зоригийг хэмэр дагуулна. Тийм зориг хэмэр дагуулна. Хүсэл мөрөөдлийн төлөө цогтод тэмцэх. Эрэгтэй хүний хэрэглээд байх юм. Гүг цогтод тэмцэх гэсэн үг шүү дээ. Хүн хинч гэсэн хүн мөрөөдлөө биелэхийн төлөө бас тэмцэжэл гэсэн үг шүү дээ. Бүгдч их гоё харагдаад байна л да. Бүгдөө танилцуулна шүү дээ. Аян болохоор эмэгтэй хүнд айгүй ээлтэй байдаг байхгүй. Тэгээд энийг манай нэг зүйл мундаг найз чинь бас бэлээ. Энэ чинь бол цаана нэг цалмаалтай, соронцтой. Энерги нэг. Энерги. Тийм одоо би миний дархлаа айгүй суларч ирсэн. Тийм болохоор зүгээр л нэг төмөр хүчүндээ зүүн гэж байхгүй шүү. Тийм болохоор цаанаа юутай одоо өөрийнхөө дархлааг сайжруулж гин гэсэн үг байхгүй. Тэгээ юу яагаад байна л та нэг хэсэг сүүлийн үед ануг жоохон доош нь хийсэн шүү дээ. Ямар ануг? Дууч ануу, гала ануу. Гүг хүн биш дээ. Жоохон атаархаад байна үгүй. Гүг би ануу бол жоохон хөөрхөн охин заяа. Ануу бол биш тийм ээ. Ануугийн насан дээр апрес гэж байх ёсгүй, мессел гэж байх ёсгүй. 50 гараад хүмүүс бол мессел хийлгэж болно. Янз бүрээр ингээд одоо нүүр ам чинь юунуудаа юу бие эргэтэнд янз бүрийн асуудал үүсэх тэрийг хүмүүс чинь бол 50 гар ануу л хөөрхөн охин шүү дээ. Тэр мессел хийлгээд авах юм ерөөс шаардлага байхгүй шүү дээ тий. Тэгээд бас хүн бол мессел бас мөрөөрөө хийлгэж болно. Гэхдээ алтан утасны талаар бас нэг хөөрхөн худлаа ярьсан байгаа байхгүй тий. Зүрхэндээ алтан утас одоо хүнд одоо ингээд сенсацлж шүү дээ. Зүрхэндээ алтан утас гүйлгсэн гэхээр хүмүүс бүх ямар мод яаж юм уу ингээд мэдгүй хүмүүсийг бас тэгээд тэднийг бол сонсоод эмчнэр бол инээлдэж байгаа байхгүй тий. Алтан утас гэж яг зинхнэр бол одоо бол сүүлийн үед байна штэ. Алтан утас гэдэг анх яриа гарсны дараа одоо ингээд арсны арс юуны завсраар махны завсраар ингээд сатуркаар тэгээд нэг алтан утсаар ингэж хэрэлж алтан утас гэж нэрлээд ингэж хэрэлж ингэж арснуудыг болчихгуудыг чангалдаг болчиход байгаа юм заяа. Тэр бол штэ алтан утас биш. Алтан утас гэдэг чинь зүгээр тариагаар хийдэг байхгүй юу? Ботокстай адилхан. Топ модель од гэрэлт хоёрыг нэлээд ойролцоо төстэй гэдэг юм. Мэдгүй болохгүй юу? Мэдгүй. Төстэй юм ерөөсөө нэг мэдгүй штэ байхгүй штэ. Тэгээ од гэрэл чинь миний хажуу чинь залуу хүн тий. Надад чи 20. Та ч одоо хэдтэй лээ? Би одоо 58 таа штэ. Эмэгтэй хүн асаа хэлдэг гэдэг штэ. Ямар хамаатай миний хэд Монголд ярилж цаад байгаа байх штэ. Бүх юм чинь. Тэгээ нэг хагалгаа хэлгээд ирсэн штэ. Угаасаа одоо тэр хагалгааг бол хүн болгон мэдж байгаа ойлгомжтой тий. Тэгээ эмэгтэй хүн болсон анхныхаа шүнийг одоо хоёр өрөө байраар солино гэсэн байсан. Гүг хүмүүс бол мэдээж би бол үстэй анх бол ерөөсөө тийм юм яриаггүй штэ. Анх зүгээр одоо нөгөө нэг дөнгөж ирсний дараа нөгөө эмнэлгүүд чинь штэ би нөгөө нэг тэтгэврт гараагүй байсан. Дөнгөж ирэнгүүтээ тэгээд эмнэлэг твэгтэл бөө мөнгө одоо ор хоногийн мөнгө тэгэл юуны мөнгө ингээл зөндөө мөнгө авдсан байна. Одоо ихний лагч айгүй та чи энэ чинь дарин үнгүй өддөд явуулсан юм шүү. Гүг ихний лагч анх намайг айгүй мөнгөөр авсан штэ. Ор хоногийн тэгээд дүүрэг харгалзахгүй орж ирсэн гэл ингээл өшнө 300 мянгаар хэвцэн тэнцээ заа юу нэг 14 хоног хэвтгэж. Тэгээд яг тэр тэгж хэвцэн болохоор би нөгөө нэг бас гайхаад ийсэн байхгүй юу. Ягаад одоо ингэж н одоо хурдгасэл тэтгэд гарахгүй бол болохгүй маань гэд тэгээд тэтгэврээ өөрчлөлтөө тэтгэврээ бэлэн болгосон байхгүй юу. За. Тий. Гүг тэгээд түрүүний нөгөө асуулт. Ямар асуулт билээ? Эмэгтэй хүн болсон анхны шүнийг хоёр өрөө байраар солино. Тэр чинь бол ингэсэн байхгүй. Одоо нөгөө нэг юунууд одоо сайдууд ингэж надаас ярилцлага авах гэхээр би бол нэгэн тал айгүй өндөр зардлаар хийлгээд тэгээд дээр нь би тэмдэг чинь надад айгүй асуудалтай хэрэггүй чинь эмдгүүд мөнгөөр байсан болохоор би чинь ингээд дөнгөж хэвтэнгүүд л тэгээд сайдуудаас чинь би 250-аар ярилцлага сайт интернетүүд сайтууд би ингээд юунд 250-аар би ярилцлага өгчээсэн байхгүй юу. Тэгэхээр 250-аар би авсан үн чинь бүх асуултууд нь чөлөөтэй байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу тийм биз дээ. Тэгээд болохоор чинь би тэгэл нэг юм асуугаад таныг ингээд тэгсэн гэдэг өөртөө санаанаас зохиод асуусан. Танаас одоо тийм асууж ирсэн. Одоо тэр эмчилгээний тэгээд хэлсэн юм уу? Тэрийг л тодорхойлчих. Гүг ингээл үгүй ингэсэн баха би эмнэлэгт байсан. За нэг соёлол дээр хөвтчихсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь над дээр бас яг нэг гайгүй айлын банд дээр ирсэн байсан байхгүй юу. Эргээд үү? Эргэж намайг чи зөндөл хүмүүс иргэсэн шүү дээ. Тэгээд яг тэр үеэр нь биш тийм ээ. Нөгөө бэлэгмаа гэдэг нэг юу байдаг шүү дээ. Монгол комедиси
За. Тий сурвалжлаа өгч хүүхэн нэг найз хүүхэнтэйгээ хоёрт ярьсан байхаар нөгөө банд нар чинь тэр хоёрыг чинь сурвалжлагч гэж мэдэхгүй. Тэгээд ингээл юм ярьж бид нар зөвхөн ярьж байсан. Бид тэдрийг ямар чимээгүй агилтай биш. Тэгээд тэгсэн чинь та одоо анхны шүнийг яах чинь мах чинь гэхээр би тоглоомоо ихгүй. Өө яах вэ тэгэл нэг 3000 гарлаа. Яг үнэгүй яах нэг одгэрэл 3000 байдгийн гэлээ дутаад ах юу яах 3000 гарл юу яач гэсэн. Хүүе тэр чин таксины мөнгө штэ. Та ятгахтаа байргүй юм чин та ятгахтаа 2 өөр нэг өрөө бол уучлаарай 2 өрөө л байх болоо ш тэгэл 2 өрөө бариад л окей штэ захаас хүн авчирланд 2 өрөө өгчээс нэрэж тэгдэг юм уу нэрэж 3000 чин шууд 2 өрөө олгож байгаа бол тэр тэгдэг ч юм ээгүй тоглоомоор тэгжсэн байхгүй юу. Тэгэл 2 өрөө байр гэсэн боо би танд бол зүгээр 2 өрөө ингээл өгч штэ тэгэл нөгөө гайгүй айлын хөлтөд болохоор тэгж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр би бас Гэхдээ юм өмнөстэй мэдчихэж яахгүй амар юм ороод үрдэл бүсрээ юу 2 өрөө дахиад тайланд явах юм болоод одоо ч тэгээд хэлсэн байхгүй тий. Тэгээд тэгж ярьжсэн байхгүй. Тэгээд танд одоо яг жинхэнэсээ тийм санал ирүүл яах вэ? Үгүй ирсэн байна. Ирсэн байна. Тий. Одоо би 100 сая болчиход байгаа шүү дээ. Өө тийм үү? Тий. 100 сая болчиход. Би 100 саяг амсан хүмүүс хичнээн байна. 4 байна. Тэгээд хараа хамгийн гол нь шүү дээ юу яаж байгаа байхгүй юу? Нөгөө тэгэж мөнгө олох уу эсвэл би нөгөө нэг одоо би өөрийнхөө амьдралаар өрөөсөө юм гэдэг нөгөө зохиод биччихээ. Тэрнээсээ гадна 30 анги кино бас ингээд бичсэн байгаа шүү дээ. Хүн зөөдгөө өгөөд. Тий. Манай хамаад ингээд Мянган сүр ингээд нөгөө нэг одоо дээр үед Москвад айгүй мундаг сургууль төгссөн киноны дэд зураг төгссөн. Тэгээд нөгөө нэг одоо шүүмжлэгч ингээд нэг хүн байдаг шүү. Одоо шүүмжлэгчүүд айгүй хавар шүү дээ тий. Тэгээд одоо энэ Улаанбаатар Эрдэм аюу дэд сургуульд багшилдаг. Тэгээд тэр хүн надад зөвлөгөө өгөөд ингээд би бас зохиолоо бичсэн. Тэгээд тэрийг би 100 саяар зарсан дээр бичтээ. Гүгөө тэгээд та чинь нөгөө нэг өөрийнхөө тухай амьдралаараа одоо кино зохиол хийсэн гэдэг. Тийм бичсэн. Тэгээд нөгөө гэрийнхэн чинь байр авч өгөхгүй бол би энийг одоо кино болгож гаргана гэрийнхнээс сүрдүүлээд байгаа шүү дээ. Үгүй тэр чинь тийм сүрдүүлэх мөрдөд би дүүнерээс тийм нэг актер тийм шантажлахгүй шүү дээ. Манай дүүнер чинь намайг бас операцийн явахад аюул мундаг тусалсан. Одоо бас ингээд тайлан малинаа цаашаа явахад бас зах хэмжээний бас манай дүүнер чинь бас мөнгө өгч байгаа. Тийм болохоор би тэднийг шантажлах шаардлагагүй. Тэгээд та урд нэг нэвтрүүлгээр орж явахдаа яг тэгж хэлсэн шүү дээ. Мөнгө авцсан байсан явуучлаа. Тийм. Авцсан байсан. Танаагаас бол мөнгө аваагүй юм чинь ингээд чөлөөт яар бас арай ондоо. Та ингэж ялгаж ярьж болохгүй шүү дээ. Ялгаж шүү дээ. Мөнгө авсанд нь одоо элен далангуй яриад мөнгө өгөөгүүд нь ингэж зарим юм нууж байгаад ингэж явахлаар чи ямар юм бэ? Тэгээд тэд нар ч бас тэгэл тэгэхээр тэгэхгүй гэл бас тиймэрхүү юмнууд байж шүү дээ. Тэгээд тэднийхэн дагууд ярьсан. Би одоо нэг шүд муудаа болохоор шүү дээ. Жаахан нэг юм сони яриад ингэ сийгээд байгаа шүү. Зарим нэг үгийг хэлж чадахгүй. Тийм байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо юу гэдэг юм барууны орнууд ч гэдэг юм уу Америк ч гэдэг юм эсвэл одоо энэ Европын орнууд бол бас одоо юу гэдэг иймэрхүү одоо чиг хандлагатай хүмүүс бол одоо эрх ашгаа хамгаалж тэгээ төрийн бас байгуулж тэ бас одоо гэрлэлтэй баталгаажуулдаг ч гэдэг юм уу иймэрхүү тал дээр үйл ажиллагаа явуулж байна. Манай Монголд ерөнхийдөө иймэрхүү залуучууд хэр байдаг юм? Манад бол ер нь дэлхийн нийтээр бол тухай дэлхийн нийтийнхээ юугаар шүү дээ статистикийн мэдээгээр манад бол тийм статистикийн мэдээ тийм актер чухал гаргасан байхгүй шүү дээ байгуулга. Та бол ерөнхийдөө би ерөнхийдөө мэдээд би ямар юу юм бэ? Бодох юм ааш. Тэгээд мэдээ 70 лам биш. Дунд нь байсан хүн чинь. Үгүй дунд нь байх. Би нэг актер дунд нь байгаагүй шүү дээ. Би ерөөсө тэдний тухай нэг актер ярьдаггүй шүү дээ. Би зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг. Тий. Бус хүмүүсийн амьдрал надад ер нь хаажууд ер нь хоорондоо бас уулздаг. Тэр дотроос би бас тодорхой хэмжээний хүрээний хүмүүстэй бас харьцдаг. Тэр дотор ч аягүй мундаг хүмүүс байдаг байхгүй. Боловсрол хүмүүс их байд юм биш. Амар боловсрол өндөртэй тийм. Би ер нь бүх давхрын бүгдийг таньна. Бүх давхрахтай. Одоо би ард түмний дунд ч гэсэн бүх давхрыг таньна шүү дээ. Бүр ингээд бүх давхрах. Та ер нь тэгээд нэг хаяа нэг уулзаа суухаараа ийм хөдөлгөөний юм хэр ирдэг вэ? Гүгөө би одоо урд нь би шитээ нэг апрес хэлхээс өмнө бол парти мартид суугаад тэдний нэг митинг тэмцэн шүүгчээр суудаг байлаа шүү дээ. Одоо бол апрес хэлхснээс хойш би ерөөсөө харьцахгүй байгаа. Яг харьцахгүй. Одоо жишээл одоо би нэг тиймэрхүү залуутай явж ирэл нөхөр гэд харагдчихсан шүү дээ. Тий? Тийм болохоор чинь би өөрөө ганцаараа л явж ирсэн. Нөхөр гэснээс нэг Америк залуу юу болсон бэ? Бага. Тий ирж очил би харин 10 сард бас тэрний сумаар явах. Тэр одоо жишээлбэл тэр нөгөө юу н цаад нөгөө нэг тэр Лас Вегас байдаг Сапир гэд баар нь болохоор шүү дээ. Та өөрөө Америкт ирэх ёстой гэж байгаа юм. Тэр удаа Америк 6 сар л 6 сар л үйлчлэх юм тий. Сарын хэл дээр.
сарын хэдээр нь мэдгүй шүү. Очиод үнийг тогтоож шүү. Бүжиглэх чадрыг харж иж үнийг тогтоодог байхгүй юу? Жохон эдийн сонирхолтой юу та? Би эдийн сонирхолтой байсан бол өнөөдөр чинь одоо зайсан ч юм уу, сандац ч юм уу одоо хаус худлаа яриа. тэгээд өчнөө ярилцсан дээр байсан шүү. Өчнөө машин зашинт ингээд одоо бүр ингээд одоо юу та онгоц монгоцоор одоо нэг юу шиг одоо баячууд шиг одоо ингээд онгоц монгоцоор нисэж буугаад хоёрхоо онгоцоор ийм байна үү эдийн шуналтай. Эмэгтэй хүний бас нэг одоо би яасан хүч эдийн шунал надад байхгүй. Гэхдээ та ярилцлаган дээрээ дэгцсэн байсан шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний хүүхдээ одоо эс хоромсон байгаа гэсэн тийм. Дээрээс нь одоо боломжийн оюуны болон одоо эд материалын чадвартай аав нь олчих юм бол би одоо хүүхдүүдээ гаргамаараа нэгдсэн байсан шүү дээ. Гэхдээ угаасаа би байргүй юм чинь тэр хоёр хүүхдээ байлаа гэсэн би хоёр хүүхдээ хаана байх юм би айлаар ингэ цэрээ явуулж явах үгүй шүү дээ. Онгоц цадуулаг багчгүй яасан хүүхд мөн байр маятай болж хүн эдийн шуналтай байсан бол би одоо өнөөдөр чинь хэдэн давхар 10 давхар муудалтай ингэ амар гар явж байгаа шүү дээ тийм үү? Танд одоо тэгээ 100 саяар нөх хүмүүс болоод оочрлал байж байгаа юм шүү дээ. Гэхдээ байд ойчод одоо ах ч юу аах вэ? Ер нь зүгээр тийм санал тавьсан хүмүүс бол байгаа. Гэтэ би бол өнөөдөр ямар төлөвлөгөөний аврал биелүүлэх байгаа биш. Би яхаараа нэг өөрийнхөө биеийг яая гэж ах чи юу тэр хүмүүс тэр бэлгийн хайцсан тэрэнд нэг яарад байх юм байхгүй шүү. Хамгийн гол нь онгон байх тусам үнэтэй байхгүй юу? Тийм биз дээ. Хүүхд чи оройлоо шүү дээ одоо. Хүүе тэртээ дөргөө би одоо 58 таа өнөөдөр би дөнгөж амьдралд хүлээ олох гэж чинь тийм болохоор чинь одоо энэ дөнгөж юм аа. Юу 18 гэсэн үг юм байна шүү дээ. 14-т хүүхдийн сар байгаа юм чинь би 14 58 хоёрыг дундуур нь тавьчаар хэд байна. Тэгэл окей л үсттэй. Тэгэд онгоо гэхээр хортел гэсэн үг үсттэй бараг. Тий. Би харин танаас нэг асуух гэдэг л да. Одоо юу гэдэг. Одоо ингээ та хүүсээ солиуллаа тийм ээ. Одоо мисцалт орлоо. Энийний зардал гэж ер нь хинэн дүр болов. Тэр бол тэгэл асуужсан баг тийм. Үгүй тэр бол нэг сонирн биш шүү дээ. Та нэг багцаа гэлтэй хит тавьцаа. Бас сонирн биш дээ ягаад ч юм. Үгүй минийх ч мал хараад яг секс ченж гэхээр тэдэнд дүр гэж байгаа. Дээр нь тэнцэж өндгөвч тавих. Тэгээ дээр нь тэнцэж цав суулгах ингээд тус тустай тарифтай. Одоо ингээд оюун эмчтэр их чинь би нэг хамраа хэлгсэн шүү дээ үнгөө тий. Оюун эмч наад намайг эвэнттэй хэлсэн. Тэг чинь хамраа гэдэг чинь одоо ингээд нэг ихэд хөндлөн тавихад тэдэнд өөрөг одоо угалзын янзлахад тэдэнд өөрөг уртлын янзлахад тэдэнд өөрөг гэдэг бүгд ингээд бүр ганцхан хамарсан зүгээр өчнөө тарифтай юм байлээ. Тий. Таарн сүүлийн үе жоохон мэралаад байна уу? Давхар ирүүмээр суугаад. Тий, таргалж байгаа. Санаа зовж байна. Гэхдээ хамгийн гол санаа зовоод байх юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь жаах ингээд наас ингээд байхаар байшаа тийм ээ. Хитрхи турангаа болохоор айгуу тийм хамаг айс унжиж шүү дээ. Тодорхой хэмжээний бас магшилтай авар нүдэнд дулаах харагдах байхгүй юу? Одоо ингээл гудамжаар нэг сайхан залуу малуу өнгөрүүл эргэж харна нэс та. Үгүй юу. Би зүгээр тэ одоо нэг одоо чиний нэг гартаа ийсэн биш. Үгүй юм байхгүй юу. Би 10 сараас өмнө биш үү хамарт мис тасал дэлгээс өмнө бол биш үү би хардаг байсан. Тэр үеч өвчтэй байсан болохоор бас нэг өвчнээ яая гэж биш тийм ээ. Апресны дараагийн хүндрэлүүд байгаа шүү. Тэнийг яая гэж би юу тийм хүн харах маа. Одоо ч гэсэн надад ингээд засад айгу ингээд сандгийн асуудалтай байх би ингээд юу илүү тутам харах бай тий. Гэхдээ нэг хамар дотор ч нэстэ дурлах хэрэгтэй гэж байдаг юм байна. Энэ хамар дээр. Тэгэл 10 сард би ингээд нэг хамар хийлгцэн чинь л яцаа. Одоо нэг эр хүн рүү харахаар биш тийм одоо энэ прожекторын гэрлийг харж байгаа юм шиг энэ камерыг харж чиний наад нэг барьсан цаасыг чинь харж байгаа юм шиг чиний наад хамтны товчийг харж байгаа юм шиг ийм л болцсон байхгүй ямар тийм юугүй мэдрэмжгүй юу? Гэхдээ мэдрэмжгүй гэхэд арай биш ер нь тэгтээ нэг тийм сонир болцсон. Ихнээ сайхан залуу сонирхтгүй болсон гэсэн үг үү? Гэхдээ сонирхгүй байх нь одоо хайшийн. Одоо л онгон цоолоо бэлгийн хайцанд орчвол бас нэг өөрчлөлт магадгүй тий. Тэрнээс биш одоо би бол ерөөсөө тэр талаар ерөөсөө бодохгүй байгаа шүү дээ. Айгуу сайн. Энэ юу н одоо тийм юм уу? Онгон багтаа охин тийм байдаг юм уу? Урд нь тийм байсан уу? Урд нь байсан биз дээ. Тийм урд нь бол нэг сайхан залуу өнгөрөхөд эргэж харддаг байсан. Хардгүй яах юм бэ? Урд нь бодсон 1 мянгаар байсан юм чинь. Тийм 1 мянгаар байсан юм чинь яста урд амьдрал бүх юм үтсэн болохоор одоо бол нэг би миний хувьд одоо л шүү дээ ингээд жинхэнэ одоо ийм амьдралаар амьдарч байгаа болохоор ингээд нэг нөхөртэй болоод тий ингээд нэг тогтсон амьдралтай болоод ингээд одоо өөр хүүхдүүрүүлэл ингээд нэг амар зэмэр чимээгүй хүн шиг амьдармаар байгаа байхгүй юу. Дахиад нөгөө хувийн амьдрал руу ч л орох гэдэг юм л да. За орооч. Та ч нэг хэсэг одоо Америк залуутайгаа суухгүй тий Монгол залуучууд уг нь одоо Монгол залуутайгаа суугаад сайхан хүүхд гаргал сайхан 50 амьдармаар байна гэдээсээ одоо тэгээ юу болж суух юм уу?
чи надад суух сууя гэсэн хүмүүс оочлоод байгаад байгаа юм шиг. Үгүй тэр чинь зүгээр харьцаанд орё л гэсэн хүмүүс байгаа болохоос биш. Одоо нууц хамргийн хэмжээнд би одоо нууц хамраг болох гэж би апресс хийлгсэн бодож байна үгүй шүү дээ. Би сайхан яг одоо хүний жаргалын хамгийн гоё жаргал бод юу гэр бүлийн жаргал байхгүй. Гэр бүлийн жаргал одоо өөр доороос эмэгтэй хүн бол төрсний наадан сармастай хүүхд төрүүлээд одоо ингээд наадан сармастай хүн төрүүлээгүй хүүхнүүдийн салхин дагуур гарахаас хүн шижиг хүрдэг гэж байгаа шээ. Тэрнтэй адилхан би чинь бас нэр нөхөртэй болоод цайгийн чанаар хоолыг хийгээд те ингээд нүгүр хүүхдэд хараад нэг тийм гэр бүлийн жаргал идэх гэж би апрессанд орсон болохоос биш хин нэгний нэг одоо төрөвчний нэг болон твдэх гэж би юу яагаагүй шүү дээ. Одоо Монголд яг ялгаж ойлгох хэрэгтэй. Тантай одоо гэрлээ гэсэн тийм хүн ер нь байна уу? Байхгүй. Яа. Одоо жишээл танаа ах чинь биш тийм ээ. Одоо би танаа ахтай чи холбогдчихлоо шүү дээ. Тэгэхэд чамаа хэн блэ? Баясаа. За баясаа да техник. Хөөе баясаа юу нөгөө танаа ах чинь нөгөө нэг гамбууштай. Явдад ахын хилээч гэл ингээл одоо Монгол хүний биш тийм ээ. Гэр бүлийн уламжлал одоо гэр ахуй уламжлал гэж нэг уламжлал эхийн эрхт ёс гэдэг ингээ байна шүү дээ тий. Одоо ингээ манай заншиж айгүй мундаг штэ нөгөө пенсүү гэж уучлаарай штэ Монголоос л гарсан байхгүй юу. Тэгээ тэр уламжлалын дагуу гэхээр Монгол хүн надад суухгүй байна. Тэгэхээр тантай ганцаараа ингээд гомхаад одоо нэг хин нэгний төрөөчний зайн таны тавьж байгаа шаардлага чинь бас өндөр байгаа байхгүй юу. Тодорхой хэмжээний эдийн засгийн чадвартай хүн надад суух хэрэгтэй гэдэг. Би суух ястаа гэж хэлээгүй шүү уучлаарай тань байгаараа. Үгүй. Тэгэхдээ би одоо ингэж нэг таны юу л юм бэ? Одоо намайг өшөө сонирхож байгаа хүмүүс нээш тий. Яг миний насны хүмүүс ерөөсөө сонирхгүй байгаа аахгүй юу? Тэгээд ямар насны сонирхож байна? Намайг сонирхож байгаа хүмүүс нь одоо ингээд 30-40 насных. Одоо ерөөсөө ингээд одоо 45-аас доош насны бүх одоо 18-аас дээш ингээд одоо дандаа нэг бацаанууд сонирхоод би тэрэн дээр айгуу сонирхолтой байсан. Би надад ядаргаатай байсан шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд ингээд одоо монголчууд ямар зүйлүүд гэж байна. Одоо монголчууд бол одоо 2 сая 800 иргэн тий. За ер нь баг 8 настай болчихсон 80 настай бол бүгдээр таныг мэддэг таньдаг болсон шүү дээ. Таньдаг тий. Тэгэхээр бол та Монгол хүнтэй суугаад масан бэрхшээлтэй болчихжээ. Таныг таньдгүй хүн тий. Таны хүүсээ солиулс гэдгийг мэдхгүй гадаад одоо гадаад бол мэдхгүй шүү дээ одоо шүү. Тий мэдхгүй. Та хилэндээс галахлаад бол таныг бол шууд эмгтэй хүн байл гэж харна шүү дээ. Тий. Тэгэхээр та гадаад хүнтэй суух бас боломж байж болох юм тий. Тий байгаа. Харин тэр ичл яриад байгаа байхгүй. Тэгээд би угаасаа Америк залуу байгаа сте. Байгаа 14-5 жил болсон хүн байгаа ш надад. Монголд ингээ уул уурхаад нэг хүн байна тийм. Тэгтээ би хамгийн гол нь штэ би миний юу тэр надад 45-тай. Хамгийн гол нь штэ би бол тийм ээ. Арай ч апресс хийлгэж ирчээд заа юу. Би бас нэг 2 жилдээ болчих юм гэж баймар байсан. Симптомэр биш. Бас нэг өөрийн гэсэн тий. Одоо ингээд нэг бас юу яамаар байна. Одоо ингээд бүжиглэмээр байна тий. Шууд гэр бүл зохиочмооргүй шүү дээ. Тий шүү дээ. Одоо тэгэл шууд нэг төлгөн орон биелүүлэх байгаа юм шиг тас гэдээ 4 ханы хооронд ингээд хүүхдийн ус ачаа сумааргүй шүү дээ тий. Тэгээ одоо та чи аюу гой 50 мамаар байна гэж чи одоо дахиад ингээ бүжиглээ Америк явчихаар чи хизээдэн 50. Гэхдээ тэгжээд нэг юмны нүдэнд өртөн шүү дээ. Ойлгож байна. Чи одоо ямар дэлгүүрээс бараа авах гэж байгаа юм би нэг дэлгүүрт ороод нэг залуу худалдаад авах гэж байгаа юм шиг бити тийм юм ярил л да. Гэхдээ одоо нэг худлаа юунууд одоо байна шүү дээ. Одоо Монголд зөндөө залуучууд байна шүү дээ. Худлаа тий одоо хамт амьдрын. Тэгээ батлууллаа юу тэр. Би нэг хамтран амьдрах хэмжээнд би байгаад яг урдлын амьдралаа би өчнөө залуучтай хамтран амьдрч байсан. Уучлаарай над миний амьдрал юу хайц юу. Таны амьдрал дээр нь хичнээн залуу. Зөндөө шүү дээ. Таан бүр ингээд алдагдчихсан шүү. Тийм үү. Та одоо Монголын одоо ингээд урлаг соёлын оддуудаас ер нь сонирхдаг залуу байгаа юу? Байхгүй шүү дээ. Хотлоо яриад байгаа шүү. Гэхдээ байлаа гэд яах юм? Байсан байгаад яах юм? Гэхдээ хин ямар хамаатай? Тий хин хамаагүй шүү дээ. Хамаатай шүү дээ. Та өөрөө ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хин гэдэг бархуу гэд. Үгүй би бол зүгээр тэрний чинь гэсэн байхгүй намайг сурвалжлагч надаас асуухтай шүү дээ. Таны нүдэнд хин таалагддвэ гэсэн асуултан дээр би хариулт өгсөн болохоос биш. Одоо таны улс төрөөс юм бэ, спортоос юм бэ, урлагаас юм бэ гэхэд хүн чинь бас тий та нар гэсэн одоо урлагаас тэр эмэгтэй айл эмэгтэйгээ та нар бас нэг харахын тавилан байхаас хасахын тавилан байхгүйгээр бас нэг хүнийг нэрлэнэ тий. Нэрлэнэ үстэй тий. Тэрнтэй адилхан би бас нэг бас хүн нэрлж олно л дээ. Би амьд хүн юм чинь. Би бас нүдэ баясгаж штэ. Хүн бас дэлгүүрт ороод
одоо хувц авахгүй гэсэн бас бие байсгаад, нүдэ байсгаад, гоё хувц мууцыг хөл мүлээ байсгаад, гоё хутлаж хүмүүсэд тайлаад ингэсэн. Өмсч үзчихэл буцаад кайф авчаал гараа явчих. Тэр чинь би гутлаа хүлээд юу яаж штэ байсгаж जैन хувц хараад бие байсгаж जैन. Тэрэндээ адилхан би бас өөрийнхөө нүдийг байсгахын тулд чинь бас хоёрдугаар цувгаа бас ажилуулах хэрэгтэй штэ. Тэгээд тэнд нэг сайхан залуу тэгээ байж ахт би одоо бархуу айгуу сайхан залуу гэлтэй. Жишээл одоо тэрний тачаангуу уруул гээл тэрний юу одоо баяр хуучин гишүүн байсан нөгөө ерөнхий сайд байсан. Тий сэтгэл гжигдэм харц марц гэж ингээд би зөндөл юм хэлсэн би одоо жигүр грантын Батбаяр чинь сэтгэл имиж нь айгуу мундаг хүн гэлтэй. Иймэрхүү ингээд хүн өөрийнхөө нүдэнд харсан юм аас хэлж болно шүү дээ. Тэрийг тэрний чинь бол хоёрдугаар цугаар хүн ойлгож байгаа. Амьдралдаа эмэгтэй хүнийг тийм сонирхлын нүдээр харж ирсэн үү? Яагаад? Үгүй угаасаа төрөлхөөс л юм чинь. Төрөлхөөс та эмэгтэй хүн сэтгэхгүй байгаа шүү дээ, тийм. Сэтгэхгүй гэдэг чинь таранс байхгүй юу? Уучлаарай заа юу. Би ч одоо өөр хүн шүү дээ. Хүсийн тодорхой бас байдал төрсэн хүн шүү дээ. Тийм болохоор ч би тэрийг чинь цэвэрхэн хэлээд шүү дээ. Ойлгож байна уу? Тийм болохоор би одоо өөрийгөө тодорхой бус байсан шүү дээ. Одоо тодорхой болсон тий. Одоо анхны хайр нь одоо ингээ яг жинхэнэтэй болсон анхны хайр нь хин ирэх юм мэдэхгүй шүү дээ. Одоо би тэрэн дээр чинь лаад үзгэлсэн байх хугацаанд ч байх юм билүү? Одоо 70-80 гарсан үгүнч байх юм билүү? Одоо эдгээр дунд насны залууч байх юм билүү мэдэхгүй шүү дээ. Би тэрийг бол мэдэхгүй. Чи ч гэсэн анхны дурал чинь чамд хэлж ирээгүй хийж ирээ үсттэй. Тэгээд тэрнтэй л адилхан шүү дээ. Чи тэрэнд дурал гээд ингээ цаанаас захиалга өгсөн юм шиг ирээгүй үсттэй. Тэгээд тэрнтэй адилхан би одоо мэдэхгүй шүү дээ. Одоо би ингээд миний би ингээ гайгүй болоод тэгэл дээр нь би ингээд хөх мөх хийлгээл царай зүс ороод ингээд удамжаар гунгаж гангаж алхаад явж явах юм уу? Одоо энэ тэнд очиж бүжиглээд байж ах те. Одоо ингээд бас над дээр ямар харц уусаад одоо 2 дугаар 3 дугаар сумаар одоо ингээд би бас хин минтэд уулзах юм бол тэрийг хэлж мэдэхгүй. Тий, таашгүй. Тэгээд дэрэн дээр чинь би бас анх энтэй бас анхны шөнийн өнгөрөхийг би бас мэдэхгүй. Тэрэн дээр мөнгөтэй байх юм, мөнгөө байх юм тэр сонирн биш хүн хүчтэй дурлцсан тохиолдол биш те. Хамтран амьдрахын хэмжээнд хүн байснаас тэрэнгүүгээр байж чадахгүй тохиолдолд хүн гэрлэх ёстой байхгүй юу? Тэрэнгүүгээр л ганцхан одоо дорж юм уу тийм ээ? Одоо Чингис юм уу тэрэнгүүгээр байхгүй тохиолдолд одоо байж чадахгүй тохиолдолд хүн гэрлэх ёстой гэж байгаа шүү дээ. Тэрнээс биш зүгээр л нэг хамт амьдрна гэвэл тэр бол гэрлэлт биш шүү дээ. Тий. Тэгээд тэр амьдралыг би одоо үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоохондоо би нэг актер нүд ам тусаад тэг би нуурж унах гэдгийгсэн одоо юм алга. Яг л би одоо ингээд бас яахан асуудалтай байгаа болохоор хүн рүү тэгж дуурлах хэмжээнд би харж чадахгүй байна. Тий. За нэвтрүүлэг ерөнхийдөө дуусгах төвчээд нэвтрүүлгийн төгсгөлд бас таныг эмэгтэй хүнтэй дотносч ийсэн үү гэсэн нэг асуултаар нэвтрүүлэг өндөрлөө. Эмэгтэй хүнтэй дотносохоор биш лесби олчихно үстэй. Одоо тийм лесбийн одоо хүүсээ солиулаг байх та. Нэг удаа ч гэсэн тийм тохиолдол байхгүй. Байвал одоо тэгэл одоо гараал ирнэ үстэй. Харин одоо ингээд нөгөө одоо ийм болцсон байхад байж тээ бас эмэгтэйчүүд намайг бас сонирхоод байна. Тэгээд одоо тийм одоо сонирхолтой эмэгтэйчүүд байдаг шүү дээ тий. Тэгээд ингээд одоо анган цаалгаас өмнө бас та янз бүрийн үзэх хэрэгтэй гэдэг айгүй тийм саналууд бас надад ирсэн. Тэгээд би юу эрх хүнийг үзэг байж түүнийг үзнэ. Гэхдээ тэгтээ байж болно шүү дээ тий. Гоё ингээд байж бас болно шүү дээ. Тийм болохгүй юм байхгүй шүү дээ. Тийм болчих юм бол та хүүсээ солиулсны шаардлага байхгүй болчихлоо. Тийм. Гэхдээ хороогийн бүх заргалыг эдэлжил байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол зах тухаас нь тий. Тэгээ бас тийм хэмжээнд дуурлах нь үгүй юу бас хүн өөрөөр бас хэмжээрээр үзэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээ. Хүний амьдрал байдаг л асуудал шүү дээ. Тэрийг нэг актер хүн дээр хүлээж авч болохгүй шүү. Чи ч гэсэн эртөө үнэ сонирхсан чинь билүү хин мэдлээ. Чиний амьдрал тийм бол байхгүй л дээ. Тий ам дээр байхгүй цаагаараа байгаа чинь билүү бидэхгүй шүү дээ. Хэлж мэдэхгүй тий. Хүний нууц бол хүн дотор л байдаг байхгүй тий. Таних бол ил байгаа тий. За тэгээд ямар ч бас манай харц цагаан нэвтрүүлэгт хүрэлцэн ирж бас сонирхолтой ярилцлага өгсөн баярлалаа. Тэгээд таны одоо цаашдын одоо тий эмэгтэй хүний амьдралд хамгийн сайн хаад жаргал өгсөе. Баярлалаа. Гэхдээ хар цагаан нэвтрүүлэг гэдэг хараа цагаан юм ерөөсөө асуусангүй шүү. Айгүй цөөхөн аваад тэгээд харан түрм гэлчих юм а тий. Тий бүх телевизийн сонирхлууд ер нь тийм байдаг юм шиг байна. За тэгээд энэ хар цагаан нэвтрүүлэгт намайг урьж оролцуулсан та хоёртаа баярлалаа. Танай телевизийн хамт олон цаашдаа ажилтнууд амжилт хүсье. За баярлалаа.